Сургуулийн номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд сумын засаг дарга Зэрэм тогтхой Хүрээ Оротарын клубын ерөнхийлөгч Монгол Улсын харцаг Түмэн насангийн амар төвшин Хүрээ Оротарын клубын гишүүн Монгол Улсын авраг Оркийн хангаа тус сургуулийн 2001 оны төгсөгч Монгол Улсын харцаг Гамбатын алтан гэрэл нар хөрөлцөн ирж оролцож байгааг дуулахад таатай байна. Би одоо 10 жил төгссөн энэ сургуулийнхаа номын санг Хүрээ Оротарын клубийнхаа одоо дэмжлэгтэйгээр ингээд байгуулж өгөхийг шийдсэн юм аа. За энэ номын сангийн нийт өртөг нэг 40 гаруй сая төгрөгийн өртөгтэйгээр бий болсон байна. Одоо энэ номын сангийг тогтчуулахад за манай Алима гэж одоо эвсэг одоо Кашмир үйлдвэрийн захирал манай Хүрээ Оротарын клубын захирал маань 10 сая төгрөг өгсөн байна. За шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Галбадрах захирал маань манай Хүрээ клубын гишүүн 5 сая төгрөг өгсөн байна. За миний би бас энэ номын сандаа 5 сая төгрөг манай одоо эрхэм найз миний одоо хамтран зүтгэгч Сэдэв Сүрэн гэж бас манай Хүрээ Оротарын клубыг дэмжигч гишүүн RCC-д гишүүн маань 5 сая төгрөг өгсөн байна. За Японы бас нэг Осака эсгээд Японы Оротарын клуб маань 3.5 сая төгрөг манай клубын одоо хуучин ерөнхийлөгч байсан Инг Туя гэж бас манай Эрдэнэрийн сумын харьяат нэг эмэгтэй би тэр хүн сая төгрөг гээд ингээд одоо нийтдээ 40 гаруй сая төгрөгөөр энэ сайхан эрдэмийн өргөөнд сурч боловсрох хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох одоо орчныг бүрдүүлсэн одоо ийм сайхан номын өргөө маань өнөөдөр нээгдэж байгаад их баяртай байна. За Хүрээ Оротарын клубийнхаа талаар товчхон танилцуулахад одоогоос 100 гаруй жилийн түүхтэй дэлхий дээр нэг сая 400 мянган гишүүнчлэлтэй ийм төрийн бас байгууллага байна. Бидний өрөө бол өөрөөсөө давж өрөө бусдад туслах гэсэн өрөөтэй. Дандаа хүмүүнлэгийн ажил хийдгээр ийм сайхан клуб байдیں۔ Бид бүгд одоо манай Хүрээ клуб 2002 онд анх байгуулагдсан цагаас хойш Монголын одоо боловсрол эрүүл мэндийн салбарт 2 сая гаруй долларын одоо өртөг үхий хүмүүнлэгийн ажлыг хийж одоо хүн ардтаа бас одоо оюуны болоод эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж ажилласан байна. Одоо бидний хамгийн одоо ойрхон жишээ одоо энэ 2-р эмнэлэг дээр өнгөрсөн жил Монгол улсад анх удаа одоо улсын төв одоо 1-р эмнэлэг дээр 240 мянган долларын өртөг үхий бөөрийн чулууг лазераар авдаг одоо энэ аппаратыг анх удаа улсын эмнэлэгт нутагшуулж одоо бөөрийн өвчлөлөөр гадагшаа ямар нэгэн хүн явхааргүй ийм гайхамшигтай төслийг хэрэгжүүлж байна. Одоо 2023-аас 24 оны одоо би ерөнхийлөгчийнхаа жил дээр энэ жил улсын 2-р эмнэлэг дээр бас анх удаа тархи нухсны хорт авдар авдаг 96 мянган долларын өртөгтэй ийм сайхан Германы багш тоног төхөөрөмжийг нотгшуулаад одоо энэ 6 сарын 7-нд тууз хайчилж одоо хүлээлгэж өгөхөд бэлэн болцсон ийм одоо сайхан ажлуудыг бид бүгд хийд юм аа. Тэгээд энэ боловсрол эрүүл мэндийн салбараас бас энэ бидний бас нэг сайхан юм энэ хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулж Монголын ирээдүйн улсын багчуудад оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маань үнэхээр сайхан ажил. Би түрүүн мартсан байх шүү. Бидний одоо энэ номын санд бас хөрөнгө оруулалт хийсэн хүн маань боловсролын газрын одоо яг албан тушаалын бас буруу хэлж магадгүй. Манай Ням Очир гэж залуу байгаад Эрдэнэрийн сумын харьяат. Ням Очир маань бас энэ 2 ноутбук тэгээд дээрэс нь нөгөө суух ширээ сандал байгаа наатлын хэсгийн 8 ширээ 16 сандал гэдэг. Энийг бас дэмжиж одоо бидэнд бас өгсөн байгаа шүү. Тэ. За мөн одоо манай Оротарын клубын гишүүн Монгол улсын өсгөдөр начин цогтон лавгсрын ах маань бас энэ номын сангийн нээлтэд гэрүүлийнхээ одоо хүндэтгэлийг намайг уншиж өгөхийг одоо хүссэн учраас энийг уншиж өгье. Монгол улсын Хүрээ Оротарын клубын ерөнхийлөгч Монгол улсын харцаг амар төвшингийн санаачлан тогтчулсан Ховд аймгийн Эрдэнэрийн сумын номын санд Монгол улсын өсгөдөр начин олон улсын лооны мастер Ц Тавгсрангийн гэргий доктор дэд профессор дэд хурандаа Ц ган чимгээс дурсахв. Онц байдал 21-р зууны мега гамшигын хөрлөг багтаа даван тул зааварчилгаа гэсэн 20 гаруй номыг сэтгэлийн бэлэг болгож гардуулж байна. Ингээд Монгол улсын өсгөдөр начин тогтоон Тавгсрангааг гардуулсан хэмээн хүрье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай гэсэн байна. Ган чимгийн өөрийнх нь бичсэн ном байхгүй юу? За. Докторийн өөрийнх нь бичсэн ном байхгүй юу? За манай Лавгсран одоо гэргий доктор дэд профессор дэд хурандаа Ц ган чимгийн одоо өөрийнх нь бичсэн ном гэж ш.
Ингээд өөрийнх нь одоо бас хавьны бүтээлийн дээж энд одоо заларч байгаа талархалтай байна. За та бүгдийн энэ өдрийн амрыг ирж бэлтжлээ. Тус сургуулийг төгссөн төгсөгч амар төвшин санаачлан сургууль номын сан тогтцоолж байгааг бид бас нутгийн зам модны төлөөлөл дэмжиж ирсэн юм аа. Хүн гэдэг үндэт матер дэлхийг биер явж туулдаггүй. Энэ дэлхийг туулахын тулд номоор туулдгаа гэсэн нэг эрдэмтний хэлсэн үгэд санаанд орж байна. Миний нутгийн энэ сургуулийг төгссөн залуус номтой нөхөрлөд дэлхийтэй танилцахыг өрөөж байна. Ингээд өөрийнхөө хувийн номын санд дуулж байсан 90 гаруй уран зохиолын ном болд хэрхэн хатаагдсан Дамбайн газар шороо зуны уян их мэд 90 гаруй уран зохиолын номнуудыг том жижиг нийлсэн 1-2 дугаар дэвтэртэйгээ тэгээд яг уншсан зүйлүүд байгаа учраас зөвхөн өөрийн хувийн номын сангаас 1 2-дугаарт нь Северный Уральский язык славяр гэсэн 1975 оны, 1978 оны, 1981 оны орчин үеийн Оросыг гэсэн сэдв зэрэгтэй Орсын сургууль зориулагдсан 25 ном бий. Том жижиг нийлсэн. Ингээд 25-аар 100 орчмын нэмнэг одоо тоо гарч байгаа байх. Энэ бол зөвхөн миний хувийн өөрийн номын санд байсан номнуудаасаа сургуульдаа дээшлээ өгч байгаамаа ингээд. Та бүхэн талархаж ном бол энд ирсэн хүлээж авсан байх гэж бодож байна. Бичгүүдийн дарааллуудын надад сайн тамгийн газар их нэг үе өгсөн юм аа ингээд. Та бүхний үйлсэндээ өдрөг байгаараа эрдэм номтой нөхөрлөж их төрдөө хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг сайн бэлтгэх багш нараас өрөө багшийн заасан эрдмийг сайн сурч төр улстай хэрэгтэй хүмүүс болохыг оюутан сурагчдаас нь хүсэн өрөөж байна. Тэгээд та бүхэндээ эрүүлгийг сайн сонсоод энэ хүүхдүүдтэй ерөөсөн сур бас дахин сур үгийг хэлээд хүн бүхэн хичээвэл амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна. Та бүхэндээ баярлалаа. Байдгипний сангас хүртэж Багтмаря синди солтоо Баяр хөрөөр дандаа бэлгсэн Багчуд бидний хайртай ордон сайн байцгаана уу. Өнөөдөр сайхан ариун үйлс болж байна. Манай амар тусаа арчлагын санаачлагаар уншлагын ангим номын сан нэгж байгаа маань би өөнд маш их баяртай байна. Тэгээ би сургуулийнхаа номын санд цөөхөн ч гэсэн хэдэн ном хандуулъя гэж бодож байна. Миний энэ гарт байгаа ном болвол дэлхийн Европ хоолны сонгодог тойл бичих гэж. Манай дотор байрны одоо тоогооч нар, багш нар ер нь хүүхдүүдэд Европ хоолны одоо энэ сайхан зөв хоолууд зөв хоолыг хийж сурах байхаа гэж найдаж байна. Ингээ та бүхэнд амжилт хүсье. Монгол хаад гэсэн 11 батыг энэ одоо намын санд дээж болгож байгаа байна. Ингээ Насанбаатарын ард олон гэнэ сургуулийн захирлыг. За дараагийн хүн одоо бас манай ховд Эрдэнэрийн сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Аваа намжлын Отгонбаатар гоо өөрийнхөө төгссөн 3 сургуулийн одоо эрхчөө эдийн засаг технологи салбарын одоо 100 гаруй намыг бэлгэлэхээр одоо бас хэлсэн байна. Ингээд дээж болгож энэ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэсэн намыг дээж болгож гардуулж авъя жаанаа. Эрдэнэрийн сумын ховд аймаг нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Нэмдорж ах маань бас намын санд англи хэлний анхан шатны 5 бат номыг дээж болгож өгч байгаа юм байна.
За юуны урд энд хорон цугларсан эрхэм гинэ таамаалтан өнөөдрийн халуун мэнд хүргье. Ингээд хавдамын эрхэм гинэ сумын одоо номын сангийн нээлт болж байгаа энэ өдөр тохиолдуулаад одоо Түмэн насангийн Монгол улсын хацар амар төвшингийн санаачилгаар одоо энэ сайхан үйл ажиллагаа явуулж явахдаа хуулийн их баярлалаа. Бээр Монгол улсын хүнд засвал хүн байна. Тэгээд бөхчүүдийнхээ хамтаар яагаад одоо энэ ном 10 ширхэг номон гардуулахын тулд одоо ингэж хөрч ирсэн юм хүн байгаа. Тэгээд энэ амар төвшингийн энэ сайхан бүтээл энэ одоо ертөнцийг харах цонх маань одоо энэ ном. Тэгээд би өөрөө ерөөд магтаач юм хүн байгаа. Тэгээд одоо тэгээд энэ ерөөд магтаадын сайхан номууд байгаа ингээд энэ 10 ширхэг нүүдэлчин монголчуудын одоо Бэлгийн далаа ерөөд магтаал гэсэн юм ном ахлагчтай энэ номыг таавагнаа бэлгэлье. За генерал Хүрдбаатар генерал хооцооч. За одсурах засаг дарга хавсрын начин. Гадын манай аав сууж байна. За батнасан тайлбарлагч байна уу? За та тун сайчилж байна. Байдгэрний сангаас хүртэж Багтмаар ясэндээ солтоо Баяр хөрөөр дандаа бэлгсэн Багчууд бидний хайртай ордон Найзуудаа ирээрээ Наргисэн ордондоо зочлоорой Хүүхдүүдээ ирээрээ Үсэл татсан мэрэгждээ сонгоорой Нарны ивэл цацран туярч Насан үрдийн жаргал олдоо Найз нөхдийн илт шингсэн Намзас гимин хайрсан ордоо Найзуудаа ирээрээ Наргисэн ордондоо зочлоорой Хүүхдүүдээ ирээрээ Үсэл татсан мэрэгждээ сонгоорой Бидний байсан минь ордонгоос Бидлэг оюуны үр туярч Мэргэжил бүхэн олгож байдаг Миний хайртай бидний ордоо Найзуудаа ирээрээ Наргисэн ордондоо зочлоорой Хүүхдүүдээ ирээрээ Үсэл татсан мэргэждээ сонгоорой Найзуудаа ирээрээ Наргисэн ордондоо За юуны өмнө бас хүүхэд багчууд эрдэнэ үргэлжил басан хүүхэд багчуудад энэ сайхан орчин нөхцөлийг бий болгож номынх нь баяжилтыг хийж ном дуртай болгох энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа мянган Ротary клубын гишүүдэд дэмжигчид чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ олон хүний тэм хүчээр энэ сайхан номын сантаа болж байгаа өнөөдөр хүрэлцэж ирж амжаагүй хүүхэд багчууд маань чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа гэдэгт би итгэл дүүрэн байна. Ингээд нийт Ротary клубын дэмжиж хүрэлцэн ирсэн Эрдэнэ бүрэн сумын уугуул сургууль эргээд настан буурлууд эцэг эхчүүд хүүхэд багчууд та бүдтэй чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Манай сургуулийн хүүхдийн орчин маш сайжирсан. Амар тушаан авцгын маань бүтээн байгуулсан сургуулийн хүүхдийн орчин таатай орчин бүрдүүлсэнд туйлын их баяртай байна. Мэдээж манай сургуулийн номын сан бол урд нь байх үедээ тухайн хүүхдүүд маань сурах таатай орчин бүрдэж ерөнхийдөө бол байж исэн. Энийхээ дагуу яг жоохон хүүтэй орчинтой
жоохон хүүхд алддаг байсан. Энийг орчин маш сайн сайжруулж дулааргыг нь шийдэж өгсөн. Орчны бод ширээ сандал дороож дэвсгэр ерөнхийдөө номыг бажилтыг 100% хангаж өгсөн. Тууд их баяртай байна. Байдгэрний сангаас хүртэж багтмаар ясэндээс олдог баяр хөөрөөр дандаа бэлгсэн багчууд бидний хайртай ордон найзуудаа ирээрээ наргисэн ордонд зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгжтэй сонгоорой нарны ивэл цацран туярч насан үрдийн жаргал олдоо найз нөхдийн илт шингсэн намзас гэмин хайрлсан ордоо найзуудаа ирээрээ наргисэн ордонд зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгжтэй сонгоорой Бидний байсан минь ордонгоос бидлэг оюуны үр туярч мэрэгжил бүхэн олгож байдаг миний хайртай бид